5 найзынхаа 6 дахь чи гэж хүн болгон хэлдэг. Тэр бол мэдээж үнэн. Хүрээллээ өөрчлөхгүй бол тэр 5 найзтайгаа ижил төвшөнд байна гэсэн үг. Миний хувьд энэ бол 10 жилдээ гэрийнхэн ойр дотны болон янз янзын олон найзуудтай та эдтэй адилхан байсан. Тэгээ ер нь бол миний яг их найзууд ер нь бол PC тоглоё те. Эсвэл сайхан үнэ ууй, сайхан пив ууй те. Гарч орё. Ер нь бол нэг иймэрхүү эсвэл нэг 1xbet тоглоё ч гэдэг юм уу те. Тэгэл ингээ хийцүү гадаа ингээ суугаал яриад ингээ цагийг ингээ хийц өнгөрөөвөл ийм байсан. Би ихэд тоёс тэл амар подкаст дээр сонсоод янз янз юм судлаад тэгэхгүй бол одоо ингээд амьдралаа өөрчлөхгүй бол ингээд цаг хугацаа ингээд явал манай үеийнхэн ингээд бүр хажууд арай өөр юм яриад алаадаан санагдал. Тэгэл жоох өвдөлт авч байгаа шүү дээ би ч өвдөлт аваад. Тэр ихэд өөрөө жоох өөрчлөж эхэлсэн. Тэгсэн чинь ерөнхийдөө өөрөө өөрчлөж эхлэхээр ер нь ингээд найзад өөртөө холдоод ирд юм байна лээ. Наач харин тийм болцсон байл ш. Тэгэл өөртөө ингээд холдож тийм байлээ. Би бол холдё гэж бодоагүй багт өөртөө холдож тийм байлээ шүү. Тэг ганцаардхаад байж магадгүй те. Ер нь шулуух хэлэхэд бол ганцаардлаас амжилт эхэлдэг. Ганцаардсан хүн хамгийн зөв шийдвэр гаргадаг, хамгийн бүтээмжтэй байдаг. Тархин яг сэтгэл хөдлөлөөр биш логикоор сэтгэдэг. Найзтай байхаар ер нь тэгэл сэтгэл хөдлөлөөр бол юм шийдэл барыг зодонцгоо хийх ч юм уу те. Ингээ буруу зүйл хийчих. Буруу замаар орох магадлал эвгүй байдаг. Тийм болохоор ямарсан зөв найзуудтайгаа өөрөөсөө илүү те гоё өсч үүжи, амьдралаа өөрчлөе. Эсвэл ингээ дуртай зүйлийн чиглэлээр явж байгаа тийм найзтайгаа найзлуулаас арай үр дүнтэй шүү. Чамаа ингээ хурцлдаг тийм найзтай байвал зүгээр. Тэгээд үеийнхэн бас амжилттай яваа залуусыг хараарай. Тэдэнд татаархах биш, тэднээс суралцаад аль болох найзаж нөхөрлөж явахыг хичээгээрэй манайхаа. Тэрнээс атаархаад бол ямар ч хэрэггүй. Тэр хүмүүс тэгэл өсөөл явна. Чи тэгэл байранд бол айгүй амжилттай яваа найзтай байх чинь ер нь сайхан шүү. Яг амжилтгүй найзуудтайгаа байж байгаа тэдрийгээ чирээд амжилттай болгоно гэдэг чинь бол ерөөдөө хотлаа. Чи өөрөө амжилттай, ганцаараа амжилттай болоод тэр найзууд чинь чамаас үлэг дурлаа гэсэн. Ааха, энэ үнэхээр боломжтой юм байна шүү дээ. Хичээвэл болд юм байна. Наа чи анх ийм л байсан шүү. Одоо ийм болцсон байж. Би бас чадна шүү дээ гэж урам аавна гэсэн. Ингэж л өөрчлөгдөн. Хүн өөрөө өөрчлөгдөн үхэс хүний үгийг ингээд сонсоод өөрчлөгддөг. Яг гоо сэтлэл авах. Би бас та хэдийг өөрчилж чадахгүй, та хэдиндээс зүгээр сэтэл авна. Өөртөө өөрчлөгдөөрэй. Тэгжиж 90 50 найз нөхөд чинь бас өөрчлөгдөө шүү. Тийм болохоор гоё амьдралын төлөө хичээгээрэй. Тэгэд subscribe дараагүй дараарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.